that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчид болон сонсогчдоо. За тэгэхээр Subotai Pictures-ийн зүгээс ерөнхийдөө бол дэлхийн түүхэнд одоо тохиолдсон хамгийн одоо учир битүүлэг нууцлагаар ерөнхийдөө алга болсон соёл иргэншлүүдийн талаар бол бэлтгэж хүргэе гэж цуврал байдлаар хүргэе гэж бодлоо. За ингээд ерөнхийдөө нэг дугаар дээр хоёр соёл иргэншлийг бол голчлон яриад явсан зүг байх. За мөн мэдээч хэрэг геополитикийн контентууд бол орж байгаа учраас 7 хоногт бол хажуугаар нь бол нэг дугаарыг яг энэхүү танин мэдхүн чиглэлийн одоо контентуудаа зориулаад оруулж байхаар шийдвэрлэлээ. За ингээд өнөөдөр бол хамгийн эхний дугаар эхлэж байна. За өнөөдрийн дугаараар бол одоо хамгийн нууцлаг бөгөөд хамгийн алдартай сэдв болох Атлантидын соёл иргэншилд юу тохиолдсон талаар ерөнхийдөө ярих болно. За мөн британчууд Америк ТV-г дөнгөж яг колончилж эхлэж байх үед бол Ронок хэмээх одоо шинэ колонийг англичуудын зүгээс хойд Америк ТV бол байгуулж байсан. За гэвч 3 жилийн дараа эргэж иртэл тэрхүү колоны нийт ард иргэд бол одоо агаар дууссан мэт орс сураггүй алга болсон байдаг. Тэдний цогцс нь хизээч олдоогүй. За тэдэнд юу тохиолдсон бол өнөөдрийг хүртэл нууц хэвээр байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаараар ерөнхийдөө энэ хоёр сэдвийн хүрээнд ярихаар бэлэн болоод байна. За мөн одоо гол сэдвтэ орохоос өмнө мэдээч хэрэг хамтран ажиллагч байгууллага болох Австралиг нь хууль зүйн тавьж байгаа та бүхэндээ танилцуулж байна. За хэрвээ танд болон эсвэл таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн тусламж зөвлөгөө хэрэг болбол Австралигт хандаарай. За мөн Facebook-ийн пэйжийн холбоосын доор сэтгэгдэл хэсэгт оруулсан байгаа шүү. Тэгэхээр Атлантид бол хүн төрөлхтний хувьд хамгийн алдартай мөн хамгийн нууцлаг соёл иргэншлийн нэгт зүй ёсоор багтдаг. За мөн газар зүйн байршил нь тодорхойгүй, бүр оршин байсан хэсэг нь ч баталгаагүй боловч за үеийн үед маш олон эрдэмтэн судлаачид, эрэл хайгуулчид энэхүү соёл иргэншлийн талаар таамаглал дэвшүүлж эрен хайсаар ирсэн түүхтэй. Ер нь Атлантидын хувьд хамгийн анх манай эртний өмнөх 360 онд Грекийн философч Платон өөрийн Тимей болон Крити хэмээх зохиолуудаа анхлан бичсэн байдаг. Платоны өгүүлснээр бол Атлантид нь бараг 10,000 гаруй жилийн өмнө дэлхий дээр оршин байсан асар өндөр хөгжилтэй мөн хүчрхэг эзэнт гүрэн байсан гэж тэрээр бичсэн. Мөн түүний бичснээр бол энэхүү соёл иргэншил нь Херкулесийн багны цааталд байрлаж байсан болж тарж байгаа юм. Энэ нь одоогийнхоор бол Испани болон Марокко улсуудыг холбодог Гибралтарын хоолой орчмыг хэлж байгаа. Мөн Платоны бичснээр бол тус хотоно баян тансгийн дэд соёл иргэншлийн туйл цэрэг армийн хувьд хинтээж харьцуулашгүй хүчрхэг байсан гэдэг. Түүнчлэн Атлантидын ард түмнийг далай тэнгисийн бурхан болох Посейдоны үр сад бөгөөд тэд ихэвчлэн далайн ан агнуур болон газар тариалан худалдааны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байв. Гэвч цаг хугацааны ирэхээр Атлантидын соёл иргэншил хит хүчрхэгжилтээсээ болоод өөрсдөө хит дээгүүрт дөвүүлхэн үзэх болж бусад улс орнуудыг байлдан дагуулахаар санаархснасаа болоод бурхтын уур хилэнг бадрааж газар хөдлөлт болон хүчтэй далайн шуурганы гамшигаар далайн Европт живсэн талаар эртний Грекийн философч Платон бичсэн байдаг. Гэхдээ мэдээч хэрэг маш олон эрдэмтэд Платоны энэхүү бичвэрийг буюу Атлантидыг ердөөлнийг домог хэмээн бас үздэг. Учир нь Платон Афины улс төрчдөд ёс суртахууны талаар хичээл орохдоо улс төрчдийг гэм нүгэл үлдэхээс айлгах зорилгоор иймэрхүү хийсвэр домгийг зохиосон гэдэгт итгэдэг хүмүүс олон бий. Гэхдээ Атлантидыг оршин байсан гэдгийг нотлож чадаагүйтэй нэгэн адилаар мөн оршин байгаагүй гэдгийг нь ч бас нотлох аргагүй. Үүний хамгийн тод илэрлэл нь багагүй тооны эрдэмтэд уг соёл иргэншлийн үлдэгдлийг олохын тулд амьдралынхан маш их цаг хугацааг зарцуулсанд оршиж байна. Ингээд Атлантидын чиглэлээр мэргэшсэн судлаачид уг соёл иргэншлийг яг хаана байрлаж байсан талаар ямар таамаглалууд дэвшүүлсэнийг ярилцъя. Эхний таамаг бол Атлантидыг Атлантын далайн хаан нэгтэй байсан гэх таамаг юм. Гэвч Атлантын далай нь өөрөө 106 сая км квадрат хэмжээтэй асар том далай. Иймээс уг далайн яг аль хэсэгт нь байсан тодорхойгүй. Мөн одоогийн байдлаар судлагдсан хэсгүүдэд бол ямар ч ийм том хэмжээний соёл иргэншил байсан гэх улмөр олдоогүй байгаа юм. Тэгвэл дараагийн нэг таамаг бол Санторини хэмээх арлыг гэж үздэг эрдэмтэд бас цөөнгүй бий. Энэ арал нь Грекийн арал бөгөөд Эгийн тэнгист оршдог арал юм. Тус арал дээр өмнө нь Минойчуудын соёл иргэншил байсан бөгөөд тухайн ард түмнийг Атлантидчууд байсан гэж магадгүй гэж бас үздэг.
Мөн манай эртний өмнөх 1600 онд хүчтэй галт уулын дэлбэрэлтийн улмаас тус арал дээр байсан соёл иргэншил бүрэн мөхөж устдсан нь Платоны бичсэн түүхтэй таарч байгаа юм. Мөн газар зүүн хувьдч гэсэн эртний Грекийн яг л зэрэгэлдээ шахуу оршиж байсан тул Платон магадгүй тус соёл иргэншлийн сүрлээс сэтэл аван нэрийг нь Атлантид болгож баг зэрэг давс гачир нэмж бичсэн байж болох юм. За мөн Испани зүүн өмнөд хэсэгт орших өнөөгийн Донано хэмээх дархан цаазат газраас бас эртний хотын суурь байж магадгүй уул мөрүүд ихээхэн олдсон байдаг. Иймээс Атлантид өмнө нь тэр хавьд оршин байсан байж магадгүй гэж үзэх хүмүүс бас цөөнгүй бий. Түүнчлэн бүр Карибын тэнгист Куб улсын тэр хавьд байсан гэж үзэх таамагуудч бас байдаг. Тухайлбал 2001 онд Кубын ойролцоо далайн гүнд судалгаа хийж байсан багийнхаа эртний багнуудтай тун төстэй мөн асар том хэмжээний балгасууд байж болцсоншгүй байгууламжуудыг илрүүлсэн юм. Уг нээлт нь Атлантидын талаар улаан судалгаа хийдэг олон судлаачдын хувьд хамгийн эрэг бөгөөд сайн мэдээ болж хувирсан маргаангүй. Гэхдээ хөрөнгө мөнгөний болон техникийн тодорхой шалтгаануудын улмаас энэхүү судалгааны ажил тодорхойгүй хугацаанд зогсонх байдалд орсон юм. Мөн эдгээр нүсэр байгууламжуудтай адил төстэй зүйлсийг ердөө л нэг байгалийн тогтоц байх магадлал бас тодорхой хэмжээгээр өндөр байгааг зарим судлаачид олж тогтоосон юм. За тэгэхээр Атлантид яг жинхнээсээ оршин байсан уу? За хэрвээ үнэхээр оршин байсан бол за хаана оршин байснаас үл хамааран өөр нэгэн чухал асуулт бас гарч ирж байгаа нь за энэхүү соёл иргэншил хэрхэн яаж мөксөн бэ гэх асуулт юм. Яг нь Платоны хувьд бол бурхтын уур хилэнг хүргэсний улмаас мөксөн гэж бичдэг боловч за энэ талаар одоо судалгаа хийдэг маш олон судлаачид болон эрдэмтэд одоо энэхүү Атлантидын соёл иргэншлийн мөхлийг за өөрсдийнхөө олон янзын хувилбараар бас тайлбарласан тийм онолуудыг дэвшүүлсэн байдаг. Нэгдүгээрт гэвэл газар хөдлөлт. Энэ таамгийг Атлантидын соёл иргэншил, Грекийн Эген тэнгист орших Санторини арал дээр амьдарч байсан соёл иргэншил мөн гэж үздэг хүмүүс гаргасан бөгөөд манай эртний өмнөх 1600 оны орчимд болсон Терраганы галт уулын дэлбэрэлт нь асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн гэж таамаглаж байгаа юм. Иймээс галт уулын дэлбэрэлт арлын нэг хэсгийг сүйтгэж үлдсэн хэсгүүдийг нь газар хөдлөлтийн үр дүнд үүссэн цунами бүхэлд нь бүчин авснаар энэхүү соёл иргэншил улсцсан гэж үзэж байна. За харин дараагийн таамаг бол далайн усны түвшин нэмэгдсэний улмаас живсэн гэх таамаг юм. Тодорхойлбол олон мянган жилийн өмнө мөс дэлхийн үе дуусгар болохдоо зэрэгцээд ихээхэн хэмжээний мөс хайлж улмаар далайн түвшин огцом нэмэгдснээр Атлантид бүхэлдээ живж усанд автсан гэх таамаг юм. Түүнчлэн бүр байлдан дагуулалттай холбоотой таамагуудч бас байдаг. Тэд хэтэрхий хүчрэг болсон тул хүч чадалтай хит их бардамнаж дайн дайжинг замбраагүй өдөөж явсан нь гадна талаас олон дайсантай мөн дотоодын улс төрдөнч гэсэн хагарал дагуулснаар төгсгөл болсон гэж үзэх хүмүүс бий. Хэдийгээр энэ бүхэн хизээч батлагдаагүй, бүр Атлантид нь өөрөө оршин байсан хүртэл нотлогдоогүй боловч өнөөдрийг хүртэл маш олон хүмүүсийн сэтгэл зүрх энэхүү нууцлаг соёл иргэншилд татагцаар байдаг нь хачирхалтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд далайн гүнийг наривчлан судлах технологи эрчимтэй хөгжиж байгаа учраас нэг талаараа далайн Европоос энэхүү эртний хотын үлдэгдлийг хайж болох судалгаанууд мөн тэр хэмжээгээр эрчимжиж байгаа гэж хэлж болно. Гэхдээ Атлантид зөвхөн судлаачдын төдийгүй нийт хүн төрөлхтний анхаарлыг мөн татаж чаддаг сэдв гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь Атлантидын талаарх ном зохиол, кино, баримтат бүтээлүүд бүх цаг үед хийгдэж ирсэн бөгөөд бүр маш олноороо байдаг. Тухайлбал зохиолч Жюль Верн номондоо энэ талаар хөндөж, Индиана Джонс кинонд өгүүлэгдэж, DC-гийн комикуудын Aquaman-ыг хүртэл Атлантидаас сэдвэлсэн байдаг. Тэгэхээр ямар ч тач энэ бүхэн үнэхээр үнэн эсвэл худлыг одоогоор мэдэх аргагүй. Үнэхээр ийм соёл иргэншил байсан уу? Эсвэл Платоны зохиосон ёс суртахууны түүх төдийх нь үү? Аль нь ч байж мэднэ. Магадгүй хизээ нэгэн цагт далайн аль нэг цэгийн гүнээс эсвэл алс хол орших хаан нэгтэйгээс Атлантидын уул мөр илэрч хүн төрөлхтний хамгийн том онцгоодын нэг тайлагдах өдөр ирэх чинь билүү. За харин дараагийн ярих соёл иргэншил бол томоохон соёл иргэншил гэхээс илүүтэйгээр томоохон одоо суурин гэж ойлгож болно. За тухайлбал одоо түүхийг сөхөд үзвэл 1492 онд Кристофер Колумб Америк твийг нээсний дараагаар ерөнхийдөө Испани болон Португалчууд төв болон өмнөд Америк руу тэлэх бодлого, колоничлын бодлого хэрэгжүүлж харин англичууд бол ерөнхийдөө хойд Америк төв рүү колоничлын бодлогоо хэрэгжүүлсэн байдаг. Үүнийгээ дагаад Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолыг бол худалчмын өдөр тавихад хүргэсэн зүүн эрэг дагуух Америкийн анхны бас 12 колони бол одоо үүсгэн байгуулагдчихсэн. Тэгвэл 1580-ад оны сүүлээр нэгэн учир битүүлэг үйл явдал болсон байдаг. Ямар үйл явдал болсон бэ гэвэл Ронак хэмээх нэртэй
одоо нэгэн колон англи иргэдийн колон 115 хүнтэй колон за агаарт дууссан мэт Орос сургаггүй алга болсон юм хачирхалтай үйл явдал ерөнхийдөө болсон. За энэхүү үйл явдал нь бол одоо Хойд Америк тивийн одоо хамгийн учир битүүлэг түүхэн нууцуудын нэгээр бол зүй ёсоор нэрлэгддэг юм а. Анх 1587 онд Англиас шин твд цагаачилж ирсэн иргэд өнөөдрийн Хойд Каролина мужийн Ронок хэмээх арал дээр шин суурин байгуулж тэнд амьдрахаар болсон байдаг. Ингээд уг суурингийн цөөн тооны хэсэг хүмүүс Англи руу буцаж усан онгоцоор явж хаад 3 жилийн дараа буюу 1590 онд эргэж иртэл тэдний үлдээгээд явсан хүмүүс тэр чигтээ Орос сургаггүй алга болцгоосон байдаг. За ингээд уг колонд харьяалагдж байсан 115 хүн чухам хаашаа за мөн яагаад алга болсон өнөөдрийг хүртэл тайлагдаагүй бөгөөд түүхчид энэ асуудал дээр бол өөрсдийнхөө олон таамаглалыг дэвшүүлсгээдэг. За түүхийг сөхөөд бас үзэх юм бол 1584 онд Английн хатан хаан 1-р Элизабетийн зарилгаар Английн тэнгисийн цэргийн жанжин Walter Raleigh за Хойд Америк твд шин суурин байгуулах эрхээ бол авсан. Түүний цаад зорилго нь бол Хойд Америк твийг Испанчуудын нөлөөллөөс бол хол байлгах, урьдчилан сэргийлэх, мөн шинэ их газарт шинэ баялагийг илэрхийлэх, түүнчлэн худалдааны шинэ төвүүдийг байгуулахад бол оршиж байсан. Ингээд 1585 онд Тэнгисийн цэргийн жанжин Walter Raleigh-ийн тушаалаар эхний ээлжийн цагаачид Ронокийн ардд хүрэлцэн ирсэн боловч нутгийн уугуул иргэдтэй зөрчилдсөний улмаас идэх хоолгүй болж өлсгөлэн давтахын эрхээр Англи руугаа усан онгоцоор буцаж явцгаасан байдаг. Харин бидний ярьж буй үйл явдал бол хоёр дахь оролцоогын үйл явдал гэсэн үг. 1587 онд John White хэмээх захирагчийн удирдлага доор 115 цагаачид Ронокийн ардд бол нүүн ирж албан ёсоор колон байгуулсан түүхтэй. За мөн тэдгээр иргэдийг Хойд Америкийн нутагт очсны дараагаар бие давхар байсан эмэгтэй бол амарчиж Англи гаралтай анхны Америк хүн бас төрсөн гэж үздэг. За гэтэл цаг хугацаа өнгөрсөөр байсан ч одоо тэд хоол хүнсний их үүсвэрээ хангалттай сайн бэлтгэж чадаагүй улмаас нөхцөл байдал энэ маягаараа цаашид үргэлжлэх бүл колон бүхэлдээ өлсгөлөнд нэрвдэх эрсдэл бол өндөр болж ирсэн. За иймээс колоны удирдагч John White Англи руу тухайн оны 8 дугаар сард усан онгоцтойгоо буцаж хоол хүнсийг нэмэлтээр авчирхаар одоо шийдсэн байдаг. За ингээд 1590 онд буюу 3 жилийн дараа тэрээр эргэн иртэл түүний үлдээгээд явсан колон бол Орос сургаггүй алга болсон байдалтай байсан. За тэнд байсан гэр болон байшингууд нь бүгд хэвийн, бүгд бүрэн бүтэн байсан боловч хүмүүсийнх нь цогцос эсвэл одоо ямар нэгэн тэмцлийн уул мөр бол огт олдоогүй. Мөн хамгийн ачааллтай нь бол одоо Кротон хэмээх үгийг бол нэг модон дээр хутгаар шийдчихсэн. За бас хажууд нь байсан өөр нэг модон дээр арай дутуу буюу одоо Кро гэд одоо бичээд үлдээчихсэн байгааг бол тэрээр олсон. Ингээд John White өөрийн хүмүүсийг тэр хаваар хэсэг хугацаанд одоо хайж байгаад ямар ч уул мөр олоогүй тул аргагүй ихэнд Англи руу буцахаар шийдсэн байдаг. Тэгэхээр энд харагдаж буй одоо Кротон гэсэн бичгийн хувьд тэдгээр иргэдийн амьдарч байсан арлын ойролцоо бол өнөөгийн Хатрас гэх арал бол оршдог. За тэр арал дээр Кротон гэх уугуул иргэдийн овог бол байрладаг болох нь бол хожим тодорхой болсон. За иймээс магадгүй колони оршин суугчид хоол хүнсгүй болсны улмаас Кротон овгийнхан руу бол явцгаасан гэдгээ илэрхийлэх байдлаар одоо модон дээр сийдж үлдээсэн байх магадлал бол тун өндөртэй. Өөрсдийнхөө хаашаа явсныг нэг ёсондоо үлдээж бичсэн гэсэн үг. За гэвч 1590 онд эргэж ирсэн тэр John White гэх хүн яг яагаад гэдгийг нь мэдэхгүй боловч ямар ч тач тэрээр Кротон овгийнхан дээр бол очиж өөрийн хүмүүсийг сураглалгүйгээр бол Англи руу буцсан байдаг. За магадгүй тэр уугуул иргэд өөрийг нь хөнөөчгөж магадгүй гэж үзсэн байж бас болох юм. За хэдийгээр одоо уг колони 115 орчим иргэд бол мэдээч өөрсдөө айж байсан ч гэсэн ходоод нь одоо өлсгийн эрхэнд аргагүй эрхэнд бол аврал хайхын тулд уугуул иргэдээр бол очсон байгаа. За гэтэл одоо John White-ийн хувьд өөрийнхөө амь насыг магадгүй одоо амь тулсан зүйл байхгүй учраас эрсдэлд оруулах шаардлагагүй гэж үзсэн байж магадгүй. За хэдийгээр одоо тэр бас очлоо гэж бодоход за хэрэг түүний хүмүүс тэнд байхгүй бол аль эсвэл одоо хэдийн алуулчихсан бол бас яг юу болох вэ гэх мэтээр
ер нь бол айдсаасаа болоод бол шалгаж үзэлгүйгээр ботсон байх магадлал өндөртэй. Гэхдээ ямар ч тач одоо тэдний колони иргэд бол үнэхээр Кротон овогтой нэгдэж улмаар бас одоо цагийн эрхэнд бол уугуул иргэдтэй холилдон ууссан байхыг бас үгүйсгэх аргагүй. Учир нь гэвэл 17 дугаар зууны их үеийн одоо маш олон баримтуудад дурдсанаар Хойд Америк төвд цагаан арьснуудтай холилдсон буюу цагаан арьстай цайвар шаргал үстэй уугуул иргэдийн овог аймагуд байдаг талаар бол дурдсан байдаг. Тэд Европчуу царай төрхтэйгээс гадна зарим нь бүр англиар ярьдаг байсан талаар мөн тэмдэглэсэн баримтууд байдаг байна. За иймээс алга болсон Ронакийн колонийн одоо хувь тавилангийн эрхээр нутгийн уугуул иргэдийн дунд уусаж Америкийн уугуул иргэдийн нэг хэсэг болсон байх магадлал бас өндөртэй харагдаж байна. За мэдээч энэ бол одоо байж болох хамгийн боломжит буюу магадлал хамгийн өндөртэй хувилбар юм. Гэхдээ үүнээс гадна колони иргэд нутгийн уугуул иргэдийн халдлагад өртөж одоо бас бүгд алагдсан гэх бол таамаг байдаг. За хэдий тийм байлж гэсэн уугуул иргэд тэднийг авч хаад цогцсыг нь чирч явах шалтгаан бол тэдэнд байхгүй, байсан газар нь үлдээж явна гэсэн үг. За иймээс энэ таамаг бол тэмч сайн таамаг бас биш. За мөн өөр нэг таамаг үнэтэй холбоотой одоо адил төстэй нэг таамаг байдаг нь за өнөө үеийн одоо Флорида мужийн нутагт бол Испани тэнгисийн флот бол тухайн үедээ байрлаж байсан. За иймээс Испанчууд Английн колониг дайран устгасан байж магадгүй гэх таамаг бас бий. За гэвч ямар нэгэн одоо тэмцэл тулааны уул мөр олдоогүй учраас мөн л энэ таамаг бол хангалттай хэмжээнд батлагдаагүй. За иймээс бүх талаараа түүхэн их сурвалжуудыг харсан ч тэр Ронаркийн колони одоо нутгийн уугуул иргэдтэй ууссан байх магадлал тун өндөртэй ер нь харагдаж байгаа юм. За ядаж байхад одоо тэдний амьдарч байсан 1587-оос 1589 оны хооронд тухайн бүс нутагт 3 жилиг хамарсан одоо ган гачиг болсон нь бол одоо бүрэн цаг уурын мэдээгээр бол нотлогдсон юм. За иймээс одоо колони иргэд угаасаа хоол хүнс муутай байсан дээр нэмж өлсгөлөнд нэрвэгдэхийн ирэхээр нутгийн Индиан овгуудаас бол тусламжгүй нэгдсэн байж магадгүй харагдаж байгаа юм а. За мөн сүүлийн үеийн судалгаагаар ойролцоо орших өнөөгийн Хатрес буюу одоо тухайн үеийн Кротон нарал дээр англи цагаачдын эд зүйлс буюу одоо төмөр эдэллийн үлдэгдлүүдийн уул мөрүүд бол олдсон байдаг. За мөн Кротон арал дээр амьдардаг байсан Гарвуд гэх одоо Индиан овгийнхны ДНА-с англи ДНА илэрсэн энэ таамагийг улам бүр хүчтэй болгож өгдөг байна. Гэхдээ саяны ярьсан зүйлс бол ерөнхийдөө автагдсан колони 115 гаруй одоо оршин суугчдыг нутгийн уугуул иргэдтэй буюу индианчуудтай холилдож нийлсэн гэдгийг одоо нотлох тал дээр дэмжлэг үзүүлж буй хүчин зүйлс болохоос биш яг одоо бүрэн нотлсон зүйлс бол хараахан биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс албан ёсоор бол Роркийн колонд яг юу тохиолдсон бол өнөөдрийг хүртэл тайлагдаагүй онцлог хэвээр байгаа юм. Гэхдээ энэ нууц бас нэг их удалгүй бүрэн тайлагдаж бас магадгүй. За ингээд өнөөдрийн бэлтгүүр гэсэн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. За дараагийн дугаараар дахин уулзлаа түр баярлалаа.